Асын үлгүүд болон USFC-ийн тоглолтын 2 дугаар явж байгаа. Нүрний игнэний 140 мянган төгрөгийн одоо суудлаас тав хүнтэйгээ энэ бичлэгийг үзүүлж байна. Тав хүндээ. Байдлаар өндөрлөж дууслаа үзэгчтэй. Мэдээж металлог гайхалтай маркетинг шийдэлээр хойдсон what was game монголоор суугаа. Монголоор босгоо. Тоглолтын төлөвлөгөө ямар байсан бэ? Бороо үзсэн миний маргатайс ямар санагдсан? Хэр удаа инээсэн бэ? Нэг амир удаа инээгээгүй. Тэг хөвчлээсаа. Яа, за ингээд айгуу гоо хөвчлээсаа. За ингээд баларчаад байгаа маа. Ер нь нэг 10-1 8 дандаа үтсэн байгаад байгаа байхгүй. Шууд үтчихсэн. Тэр миний орноос яах байсан бэ? Би л амар бандах байсан. Гэтэ өөрөө айгуу бандлаас сурдаг гэсэн шүү дээ. За балраад байгаа өөр үнээс өсөө. Үзэг юм уу? Одоо ингээ яах вэ? Өдөртөө 2 минут олцмод хэлээ. Тэгээ одоо 2 минут 10 секунд болж байна. Баг ингэсэд орох байхаа. Маа зурлаа ингээ дронтой тэгээ босдог. Босод зурлаач нь болохоор яг суурин камертай. Зөвхөн одоо нөгөө Корейн дуусмууд явж байгаа үед болохоор энэ дрон ингээ зөөрийн камераар ингээ манай Дайжудаа хослаа. Дайжудаа хослаа. Миний маргатайс ярьслыг үзсэн үү? Миний маргатайс ярьсан үзсэн үү? Үзсэн. Ямар санагдсан бэ? Хэр удаа инээсэн бэ? Мэдгүй жоо ойлгохгүй л ах шиг өссөн шүү дээ. Та миний өрөөс яах вэ? Үгүй яг одоо ойлгосоо л ярих л байсан баг. Тэгэл санагдсан. Гэтэ яг дээ. Би тийм амар сүртэй инээгээгүй. Байдгал зүйлийг харсан шүү дээ. Окей. Баярлаа. За бороо маргач дээр яриг үзсэн үү? Үзээ. За яа. Тэгэл амар инээсэн шүү дээ. Баг минут бол инээстэй. What ер нь монголоор асууж байгаа гэдэг шиг. Миний орноос яах байсан бэ? Яг тийм гацчихвол. Тэгээ гацчихвол бүр яг яахаа мэдгүй яг. Яжидтэй хөтлөгч болохоор одоо тэгээд мэдгүй. Нэрэл анханасаа эсвэл нөгөө рек дарахаас өмнө асуух хаа. Монголоор асуух уу, гадаад англиар асуух уу гэж. Тэгж эхлэхлээр асуух гэж бодож байна. Үгүй хоёр доо. Тэр бол гэхдээ баярлсан те нэг өдөр. Амар гоё өс те. Хөгжилтэй байсан шүү. За шившиг. Үтсэн. Яасан. Хэр хинээсэн. Ер нь бол арена дээр хамгийн анхтай комедиг үзсэн гэж хэлж байна. Чи хэдээсэн үү? Үгүй. Амар энэ төрсөл чихгүй. Хэр удаа гайгүй. Гайгүй. Янз бүрийн юм. Хамгийн уртаа 2 цаг инээсэн гэсэн юм байна. Наачууд нааш ямар худлаа юм бэ? Нааш ямар худлаа ирдэг юм бэ? Тийм байдгүй л ихгүй. Тэгээ хүн алдаж болно шүү дээ яавал. Үгүй. Ер нь бол сонссон. 2 цаг инээсэн. Нэг what was гэдсэн нөө. Үзсэн. Инээс 2 цаг инээсэн. Намаа үзсэн. Йоо яг дээр ажиллажсэн шүү дээ. Тэгээд чиний яриаг сонсоод шууд тэнд байсан бүх хүмүүс тэр чигээр уулгалцсан шүү дээ. Би бүгдийг сонсоогүй шүү дээ. Би яг үнэ үзээгүй байгаа. Тэг үнэ л хэлээ. Маргатай ярьсныг үзсэн үү? Хэр хинээсэн бэ? Үзээгүй зүгээр хүмүүсийн стори үзсэн. Оо за ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Боломжтой. Та үзсэн хэр хинээсэн? Чиний дүүгөө 1.30 минут 1 цаг 30 минут. Маргач дээр яриаг үзсэн бороо. What was? Ингээ бүхэн үзсэн байгаад байгаа маа айгүй хэцүү. Чиний тэр яриаг авч байгааг сонсоод манай ерөнхий найруулагч амнаас хамгийн түрүүнд гарсан үг. За балраад байгаа.
За чи миний Мартас яриг үзсэн үү? Үцхээр яваад утсан. Хэр одоо энэс үү? 3 байд энэс гэж. 3 нь уу? Хамгийн урт нь 2 цаг энэс юм байна. Яа, за би бол юм удаа нэг юм уу. Тэр үед энийг. Тэгээд ер нь хүмүүс үзсэн байна танаа. Бүгдээрээ үзсэн. Бүгдээрээ энэс. За ингэж л одоо балраа дараа. За Сэлийн Бадрын эсрэг амны Эрдэнэ Майнерсын тоглолт эхлэх гэж байна. За өнөөдрийн тоглолтод Тонголын Санжир тэгээд анхныхаа тоглолтод оролцох бэлэн болсон тэр цаана баг хамгийн цаана тийм бие халаалтаа хийж байна. Мэдээж хэрэгсэн сайхан байна мэдээж шинэ үйл их дагнаа тоглолт хийх гэж. Яг мэдээж хэрэг хий тоглохоор угаас мэдээж баг цагаан тоглолт хүлээдэг. Мэдээж ажиг сайн байгаа. За Хоёрдугаар 14 багийн тоглолтод Тонголын Санжир. Хоёрдугаар 16 багийн тоглолтод Габогийн Батүр. Онын Нойсогийн гарын кандон чигээр чуди. Хоёрдугаар 4 багийн тоглолтод Сагай Сиком. Хоёрдугаар 7 багийн тоглолтод Педарус Вильямс. Хоёрдугаар 3 багийн тоглолтод Амрасгийн Игойсэрдэн. Хоёрдугаар Дарник багийн тоглолтод Сандогийн Отойр. Хоёрдугаар 2 багийн тоглолтод Ганцолгийн Бодорилтин. Дараагийн тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Насын үлгүүдийн эсрэг Монголиас тоглож байна. 2-ыг бэлтгэлээ хийж байна. Бие халааж байна. За Рос Боро техник алдаа, 2 техник алдаа аваад дуусч боллоо. Ингээ гараа авч. За амттай суудлаар хэдий байж байна. За энэ суудл энэ одоо хамгийн захихын мөртлөө энэ бас яг энэ суудл 35600 төгрөгийн үнэтэй юм байна. За энэ захыг үзье. Энэ захыг үзэнгүүт 34600 төгрөгийн үнэтэй суудл юм байна. За тэнгүүтлээ. Жохон гол руугаа төхөөд ингээс болсон чинь 37400 үнэтэй суудл юм байна. За тэнгүүдийн нөгөө нэг юм уртлын яг шийдний доороос үздэг суудл нь болохоор за энэ суудл 110,000 төгрөгийн үнэтэй юм байна. Энэ бол ингээд 20,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ 120,000 төгрөгийн үнэтэй мэй суудл байна. Тэгвэл бүр яг шийдний доороос харсан суудлыг нь. За яг энэ суудл энэ суусан байгаа энэ суудл болохоор 140,000 төгрөгийн үнэтэй. Энэ одоо хамгийн үнэтэй суудлын 140,000 төгрөгийн үнэтэй. Ингээд одоо 130 120 гэж юм дээ. Ингээд явд юм байна. Энэ шиг болохоор ингээд 120-оос эхлээд энэ шиг болохоор 110-аас эхлээд явд юм байна. За энэ үнцэг хамгийн захын одоо энэ хоёр талын хэсгийн зах нь болохоор 30,000 төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна. Гэтэ энэ яг за энд ингэж харагддаг нэг юм суудл байна. Энэ суудл болохоор яг хамгийн арын 30,000 төгрөгийн суудл юм байна. За энэ бол одоо дээдлигийн хамгийн арын суудл. За хамгийн арын суудл бол одоо ингэж дөрвөн талд бодвол тийм ерөөхдөө ингэж нэг байгаа гэж ойлгож байна. Хамгийн дөрвөн захын суудл бол за энэ дээр ингэж энэ дээрээс тоолт үсэд бол дэжгүй яг ингэж довтлож байгаа баг маг бол гоё харагдаг. Энэ суудл бол 20,000 төгрөгийн үнэтэй юм байна. Сухат хоёрдаа нэг удаа багийн. За энэ бол ингээ ширээ байна. За энэ ширээний энд үзэх юм бол
Энэ ширээг захиална гэвэл 210,000 төгрөгийн үнэтэй байна. Дөржин тавьяалдааны удаа Энэ ширээг 360 тэр зах руугаа болохоор давханы дадаран чөлөө хоёр шилжээр За эндээс бол ингээл талбай 5 дугаартай барс болдоо. сайхан л харагддаг юм байна. За техник алдааны шийдэлтийг шийдэж байна. Хийсэн 95-92 болсон. Оо одоо дахиад 2 шийдэх юм биш. За өнгөрсөн. За асын хөлгүүд баг бол EASL-ийн тоглолтоо хийх гэж байна. Эмма Кернад 11-р сарын 1 байна. За энд Ян Миллер Бродер Дондын зан шийдэлтэй хийж байна. За Японы багтай гэсэн Kings гээд багтай. За ESL-ийн тусгай юм юусэн байна. Энэ наалттай. Энэ нөө Broncos-ийн талбай эзэн гэдэг утгаараа энэ гол дээр ийм логотой. Бас энэ багийн лого харах гоё харагдсан юм ер нь. Ямар ч багийн лого байсан. Тэгээд энэ хэсэгтээ болохоор энийг одоо яах ёстой юм бол зөв өргөх ёстой юм уу? Юу өргөх ёстой юм шиг байна. Гэт тоглогчдын зураг мөрөгтэй. Ийм юм байна. Тэгэд яах вэ? Яасан юм байл да. Үзэгчдийн суудлууд дээр нь бас саяны юм өргөж ингэж дэмжих ёстой юм шиг байна. Ийм юмыг бол тэрэн дээр ингээд байгаа юм байна. Тэгээс сандалнууд дээр байгаа байхгүй. За нэг иймэрхүү байна. Бэлтгэл бол маш сайн хангагдсан байгаа. Тэгээд бидний хувьд бол өмнө 2 таарсан байгаа, 2 өдсөн байгаа. Энэ удаагийн нэг топик гэсэн бүрэлдэхүүний хувьд бол өмнө тоглолтуудаас тоглогч нараар өөрчлөгдсөн байгаа. Тэр нь нас өглөө таахад хэцүү. Тэр нь бол тийм байгаа. Тэгээд бид ер нь бол тоглогчдын хэмжээнд бол өөрийнхөө тамирчдын зүгээс ч юм уу ихтгэлжлээ сайн 100% хангагдсан гэж бодож байгаа. Ноос төлөвлөлөөнд одоо ерөнхий урд чигмэл тоглогчдыг жоохон хязгаарлах зорилготой ерөнхий нэг 2-оос 3 импорт тоглогч нар төлхөө оноог авч байгаа. Ер нь бол тэрийг хязгаарлах зорилготой гарч ирж байгаа. So I never experienced the overseas like this, like a huge tournament. So I'm so exciting to play against one of the good team in Taiwan. Yeah, I'm so exciting. Yeah. So we trying to bring a high-paced basketball, especially a transition and an offense defense, and need intensity on the defense, especially put on the pressure on the ball. That's what we're trying to. Ер нь яг боловсруулсан тактик гэх юм бол жоохон дөрөв их хурдтай хурдан тоглоом дээр суурилсан тоглолт болох болов гэж бодож байна. Ер нь тэгэж маах тактик боловсруулсан. Айлын нэг ростер жоохон дундаж наслалт нь өндөр учраас гэртээ тоглох бол бас ер нь хамгийн гоё мэдрэмжтэй л нэг тэ бүгд ингээд зөвхөн асуудал баг Монгол улсаа гэж дэмжиж байгаа учраас тэгээд ер нь гэхдээ айлын талбай дээр зуршил тоглох надад бол ер нь бүр илүү кафтэй санагдсан. Тэгээд тэгвэл одоо бүх дэмжиж байгаа хүний одоо тэр багийнх нь эсрэг ингээд хожил авах ч юм уу тиймэрхүү мэдрэмж нь бол надад илүү гоё санагдсан. Гэртээ тоглохоос илүү. Гэхдээ мэдээж гэртээ тоглох нь илүү сэтгэлд тийм гоё гэх юм уу. Тэгэл яг нэг чухал мөчөд манайх оноо авч унахаар чинь нөгөө ордоо ингээл чивчмээг болж молох тэр мэдрэмж бас манай аавын өмсөл өнөө 2013 он авраг авч хахад нь яаж исэн өмсөл өнөө чин зэрэгт Орлоод одоо тийм дотрын харин миний өмсгөл байгаа бас. Тий. Ингээд нэг өсгөө тавьчих. За. Хаси, хөлгүүд, хүчтэй. Хаси, хөлгүүд, хүчтэй. Ер нь барсаахад ер нь залуу тоглогч нарыг дэмждэг. Ер нь тэгээд азаах, барсаах гэдэрийг нэг юм дайчин байдлын дээр
тоглолт руу ингээд нөөний яг шийдэдэлөө товтлож явахад ингээд залж ороод шидээд хуваараа ингээд мөрөөрөө гоё тоглож чөлөөтэй тоглодог. Чи одоо бас чи саксны бэлтгэл хийгээд эхэлсэн үү? Тий. Бас том болоод саксны бэлтгэл хийж байгаа. Тий, сайн нөө улсын аваргын U11-ийн улсын аваргаар 3 дугаар хайранд орсон. Тий. Сакс чинь тэгингээ хажуугаар нэг ажил. First impression, it's cold. Lots of traffic. No, first impression is very good. I mean, the EASL is an exciting league here. You know, they're bringing champions from all these different countries together. So I think this league is the future of basketball in Asia. It's like the Champions League of Asia. So all these fans get a chance to see the champions of their respective country face off against champions from other places. So the future, I think, is very bright for the EASL, and I'm hoping the Mongolian fans are really excited. Нэг амар ялгаатай юм байхгүй юм шүү. Надад манайх илүү гоё зохион байгуулж байгаа санагдчих. Тийм мэдээж гэртээ тоглож байгаа одоо фэнүүд л ах та хамгийн том одоо ялгаатай. Сая одоо бид ихний тоглолтоо Японд ирсэн. Японы ордон бол яг тэр Албарк гэдэг багийн фэнүүд тэр бараг 100% дүүргэлттэй байсан. Тэгээ манай өнөөдөр М-банк аренаж гисэн хасын үлгүүд багийн хөгжөөнд дэмжигчд бараг 94 баг шиг байсан нөө плейт бордолтыг харахад тэр нэг сайхан байна. Яг л ялгаагүй одоо юу гэх юм өмсгөл мандат бүх хамаа чеклэн тоглолтын өмнө тейп бол бүх хамаа нэг удаа шалган тэгээд ингээд ийм одоо багийнхаа эмчнэр ч юм уу хариуцуулж өгөх хүмүүс нь хуваарлж өгнө. Тэгэхээр надад бол яг нэг тийм амар ажил ялгаа байхгүй. За энэ цэвэр шиг юм аа. Яа цогталаар сургалт орж байна. Ийм цэвэр барих юм байна. За энэ Мама энийг барьж байгаагүй, энийг түр авч байгаагүй. За данхаа бороо. Сэвүүрний зааварчилгаа явуулж байна. За өнөөдөр болохоор энд менежер хийж байна. Тэгээд ер нь энэ болж байгаа процессуудыг дээшгээ дамжуулах үүрэгтэй байгаа. Тэгээд Айлбаг одоо алдаа аваа Айлбаг завсарлага захиалуу гэсэн мэдээллийг шууд дээшгээ хамгийн хурдан хүргэх ёстой хүн нь одоо би болчиход байна. Анх удаага ESL-ийн тэмцээнээр ер нь хөтлөлт гинэ менеж хийж үзэх гэж байна. Жоо сандарч байгаа байна. Хаанаа хүмүүс мэдгэх наадаа. Дээшгээ PSN-ийн арын албаныханд мэдээлэл өгөхтэй байгаа. Дээр сууж байгаа. Араас нэрэн дээр сууж байгаа гэсэн. Хүүр тийш дээр сууж байгаа. Тэгээд наамын болохоор ингэж өгж байгаа юм байна шүү. Hey Miller, sorry, my son is your favorite fan. Have a touch. Can I photo take long? Sorry. Oh look. Okay, thanks man. Thanks. Miller. Where the media? Yuba. I gotta go here. За Албаны цомын аваргын эхний шатны тоглолтууд явагдаж байна. За Unmuted Miners болон Этүү ерөөсүүдийн тоглолт явагдаж байна. Оюутнууд бас олноор ирсэн байна.
За энэ пүрэв очиргийн үгт 19 он авлаа Miners эсрэг. За Miners ихний шатад авлаа. За энэ Miners-ийн бас тоглогчид нэвтүүний залуучууд бас их урам өгж байна. За энийг одоо зоох юм байна. Зоон жиштэй байрлуулна гэх юм уу? За Miners хожил авснаар логогоо байрлуул, дараагийн шатнд байрлууллаа. За ингээд дээрээсээ Metal, Dacha United Brothers, Mongolians гэдэг ингээд дараагийн шатнд шалгарсан багууд логогоо байрлуулж байна. Өө сэтгэлдээ гоё биш үү? Энэ ордонд хизээд ирэхэд гоё байдсан шүү дээ. Хуучин ордонд гэсэн маш олон дурсамжуудыг энэ бас бүтээсэн байна. Тэгээд маш олон гал тоглолтод оролцож ирсэн, маш олон хожлын шийдэл хийж ирсэн, маш олон хожигдж ирсэн. Тэгээд бүх гоё мэдрэмж орж ирж байна. Өнөр нь ч гэсэн хэвээрээ биш. Нэг тийм гоё аураатай тийм нэг тийм. Аура тийм. Угаасаа ярилтгүйчтэй. Сая санчиртгөөсөө яриа сууж илаа. Энэ орж ирэхээр тийм. Угаасаа тэгээд энэ ордонд орж ирэхээр тэгэл цаанаасаа ингээд өөрийгөө хурцлдаг ч юм уу тийм. Гоё байдсан шүү дээ. Өнөөдөр яг тэр мэдрэмжээ авлаа. Энэ тэмцээний талаар угаасаа гоё тэмцээн шүү дээ. Тэ өмнө нь бас болдог байсан. Тэгээд миний хувьд бас энэ тэмцээнд бас хэд удаа авраг олж исэн. Тэгээд яг лигт амжилттай тоглож байгаа авраг олж исэн жилүүддээ бас энэ тэмцээнд оролцож исэн, авраг олж исэн. Тэгээд ер нь бол энэ лигийн өмнө болдог байсан өмнө. Тэгээд лигийн бэлтгэл одоо нэг тэмцээн маягаар болдог байсан тий. Тэгээд яг нөгөө сүүлийн жилүүдэд ч лиг хурдтай хөгжиж гин дээрээс нь оюутны лиг те тэгээд хөгжлийн лигүүд нь маш олон багуудтай тийм өрсөлдөөнтэй болсон болохоор тэмцээн амар сонирхолтой тоглолтын чанар нь амар сайн л ах шүү байна. За ер нь ордонд хэрэг тоглосон бай яг энэ ордонд би нэгдсэн дээдлийг хамгийн ихний жил тоглосон. Тэрээс ер нь нэг бас их тоглоагүй те. Ер нь өсвөрт нэг ордонд тоглож байгаагүй. Тэгээд яг хамгийн ихний нэгдсэн дээдлийг нэг жил тоглосон. Одоо ингээд санчир ах ч юм уу Батөр ах гэдэг болохоор амар юм аурaan ингээд мэддэгдэл өмнө тоглож исэн мэдгэж яг бүр их тоглоагүй ч гэсэн ерөнхий нэг тийм юм бол байна. Мэдээж байна. Маш гоё байна. Үдгчтэй амар ойрхон байна. За Бизон энд байна. За Гард Бизон хоёрын аль нь очих болоо юу гэж бодож байна? Гард Бизон магадгүй Бизон очих юм болоо. Гэхдээ бас Гардыг мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Харж лав. Тэгээ ер нь бол шүгийн дүрт хагас шигшээд тий. Та нэрээ юу? Үгүй тоглоо батараа. Тэгээд эпстэй тоглох магадaltaй юм биш тий. Тэгэхээр яг нөгөө юу юм бэ тий. Легионер ч юм уу дасгалжуулагчд байхгүй гэхээр бас нэгэн болын энэ тэмцээний онцлог сонирхолтой санагдаж байна. Яа мэдээж. Тэр бол маш сонирхолтой байна. Одоо Монгол тамирчдаараа гэдэг бол бас шал өөр тэмцээн шиг санагдаж байна ер нь. Тэгээ бас маш гоё байгаа. Манай багш харуулъя гэсэн бодолтой байгаа.